Жаргаатай хүүхдийн цэнгийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Баянгол дүүргийн тэргүүний бяцхан тамир цэцэрлэг нь оролцлоо. Энэ өдөр хөөрхөн бяцхан дүүнартайгаа цагийг үнэхээр хөвгөлтэй өнгөрөөж чадлаа. Тус цэцэрлэгийг танилцуулбал 2011 онд 3 тамир дунд сургуулийн дэргэд байгуулагдаж өдгөө 6 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Нийт 120 хүүхдийн чадaltaй бөгөөд 18 багш ажиллагтай ба мэргэжлийн бакалавр, магистр тэргүүлэх зэрэгтэй 100% мэргэжлийн багш нар ажиллаж зөв Монгол хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлж байна. Тус цэцэрлэг нь хүүхдийн сурч хүмүүжих, ая духтай, таатай, эрүүл орчин бүрдүүлэн нэг ангидаа 100 хүүхэдтэй учраас багш хүүхэд бүр хурж хамтран ажиллах бүрэн боломжтой байдаг юм. Хүүхдийн танин мэдэх, итгэх, сонирхол, сэтгэггүй, ой тогтоолтыг хөгжүүлэх, сургууль зохион явуулах, сургуулийн өнөх боловсролыг стандартын дагуу явуулж, чанартай сургуулийг эрхэмлэж ажиллаж байгаа нь хөтлөгч надад маш их таалагдсан юм. Баянгол дүүргийн тэргүүний бяцхан тамир цэцэрлэг нь сургуулийн зөв хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хүүхэдний бүрийг хөгжүүлж байна. Мөн зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөрийг хөгжүүлэн ажиллаж, энэ хүрээнд хүүхдийн авиасыг нэг хөгжүүлэх, сурах арга барил, эзэмшүүлэх арга зүйг боловсруулан ажиллаж байна. Түүнчлэн хүүхэд бүрийг хөгжүүлэх дугуйлангуудыг хичээлүүлж байна. Үүнд шатар, найрал дуу, цаасан урлал, уран уншлага, бүжиг, хөгжмийн дугуйлангууд нэмэлтээр хичээлүүлж байдаг. Хүүхдийн авиасыг дэмжиж хөгжүүлэх үйл ажиллагааг эцэг эх, багш, сургууль хүмүүжүүлэгч бүгд хамтран зохион байгуулж өнөө хүртэл ирсэн юм. Хүүхдийн хүмүүжүүлэх олон талд үйл ажиллагааг уламжлалт уралдаан, тэмцээнүүд явуулж байна. Жил бүр уламжлалт болон явуулах нь үнэхээр их сайшаалтай байлаа. Жишээлбэл алтан намар, найрал дуу, уран жиргээ, урлагийн үзлэг, шинэ жилийн өглөөлөг, наадгайн хур, ганц зургийн уралдаан, цаасан урлал, аав ээж бие, үлгэрийн баатрууд амилсан, Монгол бахархал, шатрын тэмцээн, өглөөний дасгал, жагсаал, зохион байгуулалт гэх олон төрлийн уралдаан тэмцээнүүд явуулдаг юм. Түүнчлэн дэн урлагийн их наадам зэрэг уралдаан тэмцээнүүдийг бас жил болгон уламжлалт болгон зохион байгуулж ирсэн бахнэ. Тус цэцэрлэг нь 2014 онд Баянгол дүүргийн тэргүүний цэцэрлэгээр шалгарсан хамт олон юм. Бяцхан